Сайн байцгаана уу? Гэртээ яг хуцтай тавтамаар л. За өнөөдөр та бүхэндээ нөгөө нэг юм өвдөд идэх хүмүүс байдаг шүү дээ. Өвдөд идэх. Тэгээд ерөнхийдөө нөгөө ингээд хөдөлгөөн хийхээр за тэгэл йог хийхдээ эсвэл өөр жим ямар нэг тийм хөдөлгөөнтэй идэвхтэй зүйл хийхээр ингээд өвдөг нь хатгаад өвдөд идэх хүмүүс байдаг. За тэдгээр хүмүүстэй зориулаад өвдөг ер нь яагаад өвддөг вэ гэдэг тухай жоохон ярилцаад тэгээд бас хэдэн нэг 5 минутын гоё хурдхан шиг тэр өвдгөнийхөө булчин идэвхжүүлдэг таслал зааж өгнө. За ингээд яагаад ер нь өвддөг вэ гэд тэгэхээр ерөнхийдөө нуруу өвддөг хүний өвддөг бол өвддөг. Яагаад тэгэхээр одоо нурууны одоо доотлын хэсэг чинь ингээд өвдөд ирэнгүүт хүн ингээд доошогоо булчингууд нь ер нь ингээд сулраад ингээд тэ нэг өвдөлтөөсөө болоод өөрийгөө ингээд ёо гэл нэг жоохон ингээд өөрийнхөө биеийг ингээд сул хайчдаг байхгүй. Тэгээд ерөнхийдөө жоохон нас залуугаасаа эхлээд ерөнхий юм суудлын ажилтай хөдөлгөөн багтаа тийм хүмүүс бол ерөнхийдөө жоохон нас нь нэг гараал ирэхэд бараг л 30 40 болоод ирэнгүүт чинь нуусны асуудал эхлээд тэгэл өвддөд эхэлдэг болчдөг. Тийм болохоор ерөөсөө хамгийн түрүүнд тэр тасгал хөдөлгөөн хийж ийн өвдөгний булчингуудаа одоо гуйныхаа булчинг тэгээд тэр нурууныхаа тэр жижиг тэгээд том маш олон төрлийн булчингуудыг идэвхжүүлж ээж гимээ тэр одоо өвдөгний өвдөлтөөс одоо сэргийлэх боломжтой болно. За тэгээд ер нь одоо ингээд нөгөө өвдгөн дээр нь бүр зарим нь яс ургацдаг штэ. Тэр чинь яагаад тийм болж юм гэхээр бидний хамаг жинг уул нь бол нөгөө булчин арга яс маань ингэж хамтдаа нийцж ингэж ажиллаж ээж уул нь бол бид нараа маш гоё юм янз бүрийн далаацтай гоё хөдөлгөөн хийж амьдардаг. Гэтэл ямар ч тийм хөдөлгөөнгүй те булчингууд нь суларсан үед нь бид нар ингэж өргөж босоод юм хум өргөөл те тэгэл ингэж өвдөглөөл гутлаа үдэл ингээд айгүй олон төрлийн өдөр тутмын үйл ажиллагааг хийдэг. Тэр үедээ дандаа нөгөө булчингийн үйл ажиллагаа нэг сул оргицсан учраас ийм сулбар дандаа ингэж доошоо дэшээ болдог. Тэгээ нөгөө сул үедээ ингээд юм хум угаагаад тэгэл нөгөө өвдөл ингээд сонин болоод идэх чинь таны булчин сул байгаа үед та хамаагүй хөдөлгөөн хийгээд байна гэсэн үг. За тэгээ хэрвээ таны булчин чинь сул байгаад үед та хамаагүй шууд ингээд одоо хайкинг хийх ч юм уу те уулан дайврах шатаар дээшээ өгсөх чинь дандаа өвдөх чинь бүр ингэж 90 градусаас илүү нугарч идэг. Энэ үед таны одоо өвдөгний үе ингэж багаар ингэ гинцээр хагаад сүүл рүү одоо нөгөө таны тэр одоо жиргэвч одоо эн чинь шингэн мингэн жиргэвч олон төрлийн байгаа шүү дээ. Тэ өвдгөн дээр тэр болгон чинь бүр ингэ нафтаагаад тэгээд шингэнээ алдаад тэгээд ер нь л айгүй хэцүү болж идэг. Тийм болохоор бүгдээрээ өнөөдрөөс эхлээд хэрвээ таны өвдөд идэг. За тэгээд йог хийгээд нөгөө манай йогийн тасгалуудыг хийгээд эхэлсэн чинь өвддөг хүмүүс ингээд нэлээд гарч ирсэн. Тэгэхээр өнөөдрийнхөө хичээлийг одоо үзээрэй гэж зөвлөмөр байна. За ингээд бүгдээрээ хичээл рүү орцгоё. Нэг тийм ном ч юм уу те эсвэл ийм йогийн блок эсвэл чихмэл тоглоом ч юм уу байвал хажуудаа тавьчаарай. Тэгээд хөлнийхөө хооронд би ийм ташааны хэмжээний зай авч зогсоод тэгээд яг 2 тавхаандаа ийм параллел болно гэсэн үг. 2 тавхаандаа яг ижлэхэн зайтай. За тэгээд нөгөө гуйныхаа завсарт нэг юм хавчуулчихна. За тэгээ гуйныхаа завсар хавчуулсан зүйлээ одоо та нар чангалаад суллаад үзээрэй. Тэгээ дахиад гуйныхаа завсар хавчуулсан юм бүр ингээд шахаад чангалаад тэгээ суллаад үс. Тэнгүүд тань ингээд өвгцөг гуйны чи булчингууд идэвхчихэж байгаа те. Тэрийгээ одоо ажиллуулж байгаа байхгүй. За яг эдгээр булчингууд ч одоо маш сайхан ажиллаж өгнө. За тэгээ 2 гарыг тагшаан дээр тавиад хэрвээ таны хүзүү мөр хөшөөд идэг бол 2 гарыг тагшаан дээр хэрвээ гайгүй шигөө би ер хөдөлгөөнд гайгүй хүн гэж бодож байгаа юм гарыг өргөшн сунгаад одоо хөвлийг гизээ тултлан дотгошин татаад яг ингээд гизрүү чинь цохиж байгаа юм шиг гизийг маш гоё идэвхжүүлээд тэгээд толгой хүзүүгээрээ дээш сунж өгнө. Яг гарыг өргөшн сунгаад одоо өвдгөөг нуглаад доошоо суун. За доошоо суугаад ингээд явгууд чинь нуруугаараа ингэж урагшаагаа хойшоогоо болохгүй. Яг нурууны чинь хойно одоо хан байгаа гэж төсөөлөөд тэгээд доошоогоо сууж өгье. За ингээд суусан чинь хэрвээ одоо за ингэж суучаад тэгээд бүгдээрээ өсгөр рүүгөө бүх чингээ шилжүүлье. Тэгээд нуруу
энэ хойшоогоо бүх чиг шилжүүлээд аль болох урагшаага явахгүйгээр хойшоогоо бүх чиг шилжүүлээд тэгээд доошоогоо суугаад байна. За яг ингэж суусан чи хэрвээ ингээд бүр барихад хэцүү болоод эвгүй санагдаад байх юм бол хоёр гарыг ташаан дээрээ тавьж болно. Нөгөө хөвлийг эцчих идэвхтэй хിവэрээ энэ гизийг бүр маш сайн татаж өгнө шүү. Хотоож юусоо болохгүй. Энэ ахар сүл чинь хумигдж байгаа яг ингэж барих гэсэн үг. За одоо яг энэ чинээ бариарай. Дахиад 5 тоо барьчих. 1 2 3 4 5. За дайж хөндөгөөд хоёр гарыг ташаан дээрээ тавиад тэгээ өөрийнхөө өвдгийг ажиглаад, гоёыг ажиглаад, өгцгийг ажиглаад үзээрэй. Тэгээд тавьши. За хэрвээ таны одоо гоё энэ чинь ингээд айгүй чигчрээд тэгээ ингээд бүр ингээд гээд зүрх мөрөх чи ингээд лүк гээд зогсож байгаа юм бол одоо таны тэр зүрх судасны чинь систем тэгээ тэр нөгөө гойныхаа булчингуудыг идэвхжүүлэх гээд ажиллаж байна гэсэн. Тийм болохоор маш сайн. За дахиад нэг удаа хийчихье. Хоёр гарыг ташаан дээр тавьж агаад амьсгал авч гарахдаа доошоо сууж. За одоо бүх чиг хойш нь шилжүүлээрэй. Хөлийн хоороонуудыг бүр өргөчих. Тэгээд энэ мөрийг ерөөсөө урагш нь явуулахгүй те яг хоошоо. Тэгээд энэ ч нэ барих нэ. За хоёр гар ташаан дээр болмоор их юм хоёр гар өргөч. За одоо энэ ч нэ дахиад нэг 5 тоо барья. Нэг бүх биеийн жинчин өсгийн дээр ирсэн байгаа те. Тэгээ нуруунд дээр ирсэн байгаа. 2 3 4 5. За одоо ажиглах тийшээ өндөгөөд дахиад ажиглахын нөгөө хөл гоё бүх юм аа. За одоо блок аваад тавьчих нөгөө гойныхаа завсар авчуулсан байсан юмудаа аваад. За тэгээ одоо ажиглах үлмий дээр гიშгээд хөөв. Тэгээд одоо хоошоо сууж өгнө. Доошоо зөөлхөн яваад доошоо суугаад байгаарай. За энэ үед ерөөсөө харцыг нэг цэг дээр тогтоогоод аль болох нэг юм руу ширтээд тэгээд доошоо суугаарай. Аль болох өгцгийг хоош нь явуулахгүй яг л нуруу тэр чигтээ яваад. За одоо айж өгөн. Өгцгийг хоошлуулаад нуруугаараа жоохон доошоогоо тунгоогоод тэгээ бүр доошоо суугаад. За одоо хөлөө нийлүүлчих. За ингээд юу хахад таны гойны чинь булчин бүр ингээд ажиллаад бүр шатгаж байгаа юм шигтэй бүр ингээд амар ажиллаж байгаа юм бол маш сайн. Яг ингээд өдөр тутамдаа энийг та хийгээд авах юм бол нэг 5 хоногийн дараа сэхлээд маш гоё өвдөг юм болно. За одоо гоё өвдгөө тэрвэрч байгаа нуруугаа бүгдийлгэж жогоод тэгээ өсгийгөө хойш нь тавиад гараа тавиад суулаа. Тэгээ хөлөө жигээ сууж үзье. За одоо өвдгөө нэг чангалаад суллаад үз. Тэгээ хөлөө сайхан сэгсрээд чинээ тавьшраад амрыг. За ингээд ийм амархан нэг байрлалыг тий сандал байрлалыг та бүхэн маань юунда өдөр тутмынхаа одоо нэг тий суугаа ажилтаа болвол ажлынхаа дундуур нэг 5 минутыг зарцуулаад хийгээд байх юм бол таны энэ гойны булчин маш хурдан одоо идэвхжиж өгнө. Тэгээд ерөнхийдөө нөгөө одоо зүгээр гадуур явж байгаад гүүгээч ч гэдэг юм уу те өөр зүйл хийгээд энэ гойны булчинг идэвхжүүлэхээс илүүтэйгээр яг энэ сандал байрлал дээр өөрийгөө ажиглаад амьсгалаа ажиглаад ингээд хийхээр шаал ондоо мэдрэмж төрдөг. Дээрээс нь таны одоо амьсгалыг та хянаж байгаа учраас тэр таны амьсгал чинь гүнзгийрээд тэгээд зүрх судасны систем чинь идэвхтэй ажиллаад тэгээд яг энэ өвдөг рүүгээ тэр агаар цусны эргэлтийг сайжруулах нөхцөл боломж одоо бүрдэж өгдөг. Тийм болохоор та нар яг энэ сандал байрлалыг маш сайн хийж